Ажлаа хараад явж байна. Номын боцоо. Нөгөө нэг эвдүг болохоор бас хэцүү юм аа. Гоож чадахгүй. Тэгээд нэг өөрийнхөө хэмжээгээр нэг боцлоо. Одоо манай ийм мартад байна гэсэн. Ийм март руу явж байна. Айгуу гоё юм байна. Тэгээд эндээс танах гоё юм харагдав. Мөрөдтэй. Юу вэ? Зүгээр л үзэсгэлэнтэй. Тэнгэр яваад. Энэ мөрөдтэй. Сайн шийдэлж байна. Сүхбаатарын талбай юм уу гэдэггүй ямар ч хэсэг юм сүрхий солихгүй. Тэгвэл за ямар ч хэсэг юм арттай ирчлээ. Надад тоохгүй. Маргааш нэг өдөр хоёр амарна. Гадар явна. Гоё нэмгөө хүмүүс бол ер нь яг ингэж халуун байдаг. Гэтэ өглөө хоороо хэмиг яаж мэдгүй бас өглөө хоороо ажилласаа ирж очиж байгаа болохоор хүдэн сэрүүн оройос ажиллаад хараад ямар ч ахын гэлээ мэдгүй учраас ажилт үед бол зузаа юм өмснө. Амарч байгаа үедээ нэг юм өмсөе. Тийм байна. Hi guys. За өнөөдөр манай Mos группийн урлагийн их наадам болж байгаа. Корпоратед болж байгаа гинэ. Тэгээд өнөөдөр ажилдаа учраас үзэж чадахгүй байна. Тэгээд ямар ч байсан ирж цагаа бүртгүүл гэж чинь очиж цагаа бүртгүүлээд тхий. Тэгээд нэг хальт жоохон үзээд буцаад ажил руугаа явах бол ажилдаа учраас болохгүй байна. За юу ч гэсэн татгш орцгоо. Оо ийм их машинууд. Грин дэти машин GGI. Йоо хідэн давхарт болж байгаа илээ. Урлагийн их наадам. 3 За ямар ч байсан 3 давхарт юм бэ. Гурван давхар ашиглаа юм да. Хэдэн давхарт юм бэлээ? 5 давхар байсан юм шүү. Энэ яа ингэ гэрэл. Одоо сэрүүхэн байж магадгүй ч ингэ өмсөх хэрэгтэй. Утал жоохон онцгүй юм.
хоёр үзүүлбэр бол дандаа хөгжмийн үзүүлбэрүүд та бүхний хүлээж байгааг мэдээж болгоё.
Bueno. Hondurupo. Celta.
여기. За урлагийн номер 1 ийм хөөбэй. Халт үзчих гараад ирлээ. Ингээд ажил руугаа явъя та, ажиллаа хий та. Соёлын шок. Сая гарах гэсэн чинь хаал гоног боохгүй. Гайхалтай шүү дээ. Хой, энэ халаа. Зэ. Ямар ч сайгүй гоё болсон байна. Эхний хэдэн үзүүлбэр айгүй гоё юм. Одоо их завсарлага авч агаад тэгээд эргээд 2 дугаар хэсэг рүү орно гинэ. 2 дугаар хэсэг дээр нь бас нөгөө нэг айгүй гоё бүжиг байгаа юм шиг байна. Даанч үзэж чадсан гараад ирлээ. Гэтэ урлаг гэдэг нэр үнэхээр гоё юм. Би бүр урлагт нэр хайр зориулж байна. Өөрөө болохоор нөгөө нэг дуулж бүжиглэж нөгөө нэг өөрөө болохоор солгоо хоолойтой бүжиглэх гэхээр бүжигэнд дуртай боловч бүжиглэж чаддаггүй байхгүй юу. Тэгээд ер нь иймэрхүү урлагийн тоглолт моголт гэдэг яагаад ч юм бол тэгээд сая бүр огшиж байгаа л гарч ирлээ. Тэр юун дээр бол тэр нөгөө нэг хөгжим бол үнэхээр гайхамшигтай. Яагаад бүр нэг хэдхэн хоног те ингээд өөртөө ангаараа бэлтжээ тийм амар гоё ингээд тоглож байна гэдэг чинь бас тэр хүнд авьяас байгаад байгаа байхгүй. Бүр ингээд чин сэтгэлээсээ бүр амар гоё тоглолт хийгээд ингээд нэг наацхи ингээд нэг хэдхэн үзүүлбэр хийхэд бол үнэхээр гоё сэтгэл төрж байна. Ажилгүй байсан бол бүр ингээд хинээс нь аваад дуустал нь үзмэл бүр ёо тасархай байх байсан баха. Тэгээ та нар ч гэсэндээ яг урлагийн юу гэж боддгоо өөртөө ямар авьяастай бэ гэдгийг бас доор комментэд бичиж үлдээгээрэй. Тэгээ би болохоор ингээд урлагт бүр ингээд айгу гоё урлаг ингээд гоё бодоод ингээд одоо юу гэх юм бэ? Бүр ингээд дурладаг хэрнээ өөрт маань тийм ямар ч авьяас байдаг айгу сонио. Дуулах гэхээр солгоо олоотой бүжиглэх гэхээр нэг эвсэл авахгүй тийм нэг хал биш үгүй. Тэгээ санагдтыг. Ил гоё юм хальт үзчихэд гараад ирлээ. Гадаа ч гэсэндээ айгүй гоё юм. Одоо орж ажиллаа идөө. Норомлох бах та гэх юм. Яг ингэж бүгдээрээ төв баяртай.